За би педалтынхаа хүрээнд өөрийн ажил дээр үндэслээд тээллийн үйл ажиллагааны процесс зураглал нь тээллийн үйл ажиллагаа тохиолдруулах эрсдлүүдийн талаар хийсэн байгаа. За нэгдүгээр үе шатн дээр нь болохоор тээллийн үйл ажиллагааны процесс зураглалыг гаргасан. За эхнийх дээр нь болохоор нийлүүлэгчид буюу одоо Монгол банк, за банкны төв алба болон бусад салбар нэгж за орно гэж үзээд түүнээсээ за оролтууд буюу харилцагчийн мөнгөн өрөнгүүд, за мөн харилцагчийн гүйлгээний хүсэлт, за баримт бичиг, тэгээ системийн мэдээлэл орно гэж үзээд за ардаас нь болохоор тээллэр буюу тээллэрийн өдөр тутмын үйл ажиллагаа буюу бэлэн мөнгө хүлээн авах, олгох, харилцагчийн гүйлгээг системд хүртгэх, баримт бичгийг шалгах, за өдөр тутмын одоо кассийн тайлан гаргах гэх мэт үйл ажиллагаанууд ороод за ардаас нь болохоор гаралтууд буюу гүйцэтгэгдсэн гүйлгээ, бэлэн мөнгөний тайлан, за харилцагчид олгосон үйлчлэгээ системд бүртгэгдсэн мэдээлэл. За үүний дараагаас хамгийн сүүлд нь буюу хэрэглэгчид, банкны одоо харилцагчид, за банкны удирдлага, санхүү, аудитын нэгж Монгол банк хяналтын байгууллага гэсэн ийм процессор бол үйл ажиллагаа явагддаг байгаа. За 2 дугаар үе шат дээр нь болохоор эрсдлийн 10 эрсдлийг авч үзээд за түүнийхэн төрлүүдийн талаар одоо авчирсан байгаа. За эхнийх дээр нь болохоор бэлэн мөнгө дутуу илүү тоологдох буюу за энэ бол 100% хүний алдаанаас үүдэлтэй эрсдэл байгаа. За хоёрд нь болохоор хуурамч мөнгө илрүүлэхгүй хүлээн авах. За энэ нь болохоор гадаад залин процессын эрсдэл. За гуравт нь буруу дансанд гүйлгээ хийх мөн процессын алдаа. За системд буруу дуу оруулах нь за мэдээж тээллэрийн алдаа. За тээллэр дотоод журам зөрчих нь дотоод процессын эрсдэл. За баримт бичиг дутуу бүрдүүлэх нь бол процессын эрсдэл. За харилцагчийн мэдээлэл алдах нь мэдээллийн аюулгүй байдлын эрсдэл. За 8-нд нь бол систем доголдох гүйлгээ зохисох буюу системийн эрсдэл. За камер сейфийн доголдол буюу физик аюулгүй байдлын эрсдэл. За хяналт сул байснаас за зөрчил илэрхгүй буюу дотоод хяналтын эрсдэл гэж за энэ хүү 10 эрсдлийг бол авч үзсэн байгаа. За 3 дугаар үе шатны дээр нь болохоор тухайн эрсдлүүдийн одоо учруулах үр нөлөө болон магадлалыг бол авч үзсэн. За түүгээрээ яг ямар хэмжээний эрсдэл үүсгээд байгаа юм бэ гэдгийг нь бол авч үзсэн байгаа. За бэлэн мөнгө дутуу илүү тоологдох нь бол за дунджаар 14-өөс дээш дүнтэйг бол бэлэн мөнгөний илүүдэл дутагдлаар бол тооцдог. За энэ дээр бол би яг өөрийнхөө ажиллах явцдаа одоо гаргасан мөнгөн дүнгуудийн хувьд бол гаргасан байгаа. За бэлэн мөнгөний илүү дутагдал бол 10-аас 20 мянган хооронд гэж үзээд за магадлал нь бол 0.2. Түүнээс эрсдэл нь бол 2 төгрөгөөс 4 мянган төгрөгийн хооронд байна гэж үзсэн. За хуурамч мөнгө илрүүлэхгүй хүлээн авах нь за энэ бол ойролцоогоор 100 мянган төгрөг. За энэ 0.4-өөс 4% магадлалтай. За эндээс 40 мянган төгрөгийн эрсдэл гэж үзье. За буруу дансанд гүйлгээ хийх буюу за 50 мянган төгрөг. За тэгээд магадлал нь бол 0.6. Эрсдлийг нь бол 30 мянга. За тэгээд системд буруу дуу оруулах буюу энэ нь бол 30 мянган төгрөг. За магадлалын хувьд гэх юм бол 0.6. За үүсэх эрсдэл нь 18 мянган төгрөг гэж үзье. Зээлийн тээллэр одоо дотоод журам зөрчих нь бол цалингийн 20%-аар бол зөрчил авагддаг. За тэгэхээр цалингийн сая 800 гэж үзэх юм бол түүнийхээ 20% буюу 360 мянган төгрөгнөөс очиж болох магадлал 0.5 гэж үзээд 180 мянган төгрөгийн эрсдэл гэж үзье. За баримт бичиг дутуу бүрдүүлэх буюу за үүн дээр бол ойролцоогоор 10 мянган төгрөг. За тэгээ магадлал 0.5 гэх юм бол эрсдэл нь 15 мянган төгрөг байна. За харилцагчийн мэдээлэл алдагдах буюу за үүн дээр бас ямар нэгэн байдлаар цалингийн одоо 20% дуулах боломжтой. За энэ нь бол магадлал нь бол 0.3. За эрсдэл нь гэх юм бол 108 мянган төгрөг байна. За систем доголдол гүйлгээ зогсох буюу учирч болох энэ нь бол 80 мянган төгрөгийн эрсдэлтэй гэж үзээд за 0.4% магадлалтай гэх юм бол за эрсдэл нь 32 мянга болж байгаа. За камер сейфийн доголдол нь бол 60 мянган төгрөг гээд за магадлал нь 0.3. За үүнээс эрсдэл нь 18 мянган төгрөг. За хяналт сул байснаас зөрчил илэрхгүй байх буюу одоо дээрээс ирэх ахлах одоо бүх гүйлгэн дээр бол хяналт тавьдаг. За тухайн хяналт нь одоо сул байснаас зөрчил илэрхгүй байгаа тохиолдолд за 50 мянган төгрөгийн
50,000 төгрөгийн нөлөө үзүүлнэ гэж үзээд 0.5% магадaltaйгаар эрсдэл нь 25,000 төгрөг гэж үзье. За дөрөвдүгээр үе шат нь болохоор эрсдлийн үнэлгээ гэж байгаа. За үүнд болохоор бэлэн мөнгө одоо дутагдaltaйлэгдэл нь бол илүүдэл нь бол за магадлал нь бол их. За үр нөлөөг нь бас их гэж үзэж байгаа. Энэ нь бол за мэдээж тухайн мөнгө тоолох машин дээрээ ч юм уу эсвэл өөрийн ханга байдлын үүднээс бол үүсэж байгаа. За хуурамч мөнгө хүлээн авах дээр бол бас магадлал нь бол дунд зэрэг ч гэсэндээ үр нөлөө нь бол их. Энэ дээр бол анхаарал хандуулах шаардлагатай гэж үзсэн. За буруу гүйлгээ нь бол магадлал нь ч их. За тэгээд үр нөлөө нь бол мөн их гэж үзээд анхаарал хандуулах бас шаардлагатай гэж үзье. За мэдээлэл алдагдах нь бол дунд зэрэг. За үр нөлөө нь бол мэдээж их. За энэ дээр бол анхаарал хандуулах шаардлагатай гэд тухайн одоо өнгөөр илэрхийлэхдээ бол урд нь л оруулж өгсөн байгаа. За техникийн доолдол нь бол бас магадлал үр нөлөөнд дунд. За тэгээд үнэлгээ нь бол хянах гэж оруулсан. 5 дугаар үе шат дээр нь бол эрсдлийн шийдвэрийн хүснэгт гэж байгаа. За энэ дээр бол бэлэн мөнгө дутагдах, илүүдэх магадлал нь бол их гэж үзсэн. За энэ дээрээсээ үүнийг одоо шийдвэрэн бууруулах, за мөн бүх одоо эрсдүүдээ бууруулах, шилжүүлэх гэсэн иймэрхүү шийдвэрийн хүсэлтийг бол гаргасан байгаа. За одоо тухайн дээр дурдсанчлаа 10 эрсдлийг бол бууруулах арга хэмжээ авах дээр бол давхар тооллого хийх, за тээлбэрүүд нь хоорондоо касса ингэж байж солихдоо сайн нэгтэл шалгадаг байх. За ээлжийн хаалтын хяналтыг бас сайн чангатгах. За хуурамч мөнгө шалгах төхөөрөмжийг бол ашиглах. За энэ дээр бол яг нэг машин мөнгө тоолох машин дэвсгэртүүдийн хуурамч бишийг ялгадаг ч гэсэндээ хаяа бас алдах тохиолдол байдаг. Тэгэхээр тэглэр өөрөө бас хувьдаа сайн шалгах хэрэгтэй. За тэглэрийн сургалт стрессийн менежмент хийх шаардлагатай. Тогтмол одоо сургалтанд сууж өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй. За мөн камер-сепийн тогтмол шалгалт буюу тухайн сепийн дээрээс яг харсан одоо камертай. За тэгэхээр тэрэн дээрээ бас хяналт шалгалт хийх. За мөн ахлах менежер бол өдөр тутамдаа тухайн тээлрүүдийн гүйлгээг нь хинж байх үүрэгтэй учраас за ахлах менежерийн хяналтыг одоо тогтмол тавьж хяналтаа сайжруулах юм бол эдгээр эрсдлүүдээс бол урьдчилан сэргийлэх боломжтой гэж үзье. За дүгнэлтийн хувьд гэх юм бол тээлрийн албан банкны хамгийн эрсдэл өндөртэй нэгжүүдийн нэг бөгөөд бэлэн мөнгө харилцагчтай шууд харьцдаг тул хүний алдаа техникийн доголоос үүдсэн эрсдлийг одоо онцгой анхаарах шаардлагатай. За эрсдлийг тодорхойлж хэмжиж за бууруулах арга хэмжээг системтэй хэрэгжүүлснээр банкны санхүүгийн болон нэр хүндийн эрсдлийг одоо бууруулах боломжтой гэж дүгнэж утсан байгаа. За анхаарал хандуулсан явдалд баярлалаа.